Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4-р зүйлийн 4-ийн 2 дахь хэсэг заасны дагуу улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орноос Жамсранжаа хүүхдөө болдыг Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэрийг нь дэвшүүлж байна. Нэр дэвшигч Жамсранжаа хүүхдөө болд нь 1976 онд Хинтээ аймгийн Хэрлэн суманд төрсэн 50 настай эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1997 онд Цагдаагийн дээд сургууль, 2007 онд удирдлагын академи, 2009 онд бэлэг дээд сургууль, хууль зүйн магистр зэрэг, 2023 онд дотоодын хэргийг сургууль, хууль зүйн доктор зэрэг хамгаалсан Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байна. Улсад 30 жил ажиллаж байгаа бөгөөд 1996-аас 2001 онд Хинтээ аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, 2001-ээс 2006 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт ахлах мөрдөн байцаагч, 2006-аас 2010 онд мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэд мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2010-аас 11 онд мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2011-аас 14 онд мөрдөн байцаах албаны зохион байгуулалтын гэмт хэрэг мөрдөх хэлтэст чиглэлийн ахлах мөрдөн байцаагч тасгийн дарга, 2014-өөс 15 онд зохион байгуулалтын гэмт хэрэгтэд тэмцэх газрын хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга, 2015-аас 17 онд эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, 2017-оос 19 онд Хинтээ аймаг дахь цагдаагийн газрын дарга, 19-оос 20 онд цагдаагийн ерхий газрын дэд дарга, 20-оос 23 онд цагдаагийн ерхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, 2025 оны 10 дугаар сараас цагдаагийн ерхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаар тус ажиллаж байна. Жамсранжаа хүүхдөө болдон цэргийн хүндэт медаль, цэргийн гавьяаны одон, цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор тус шагнагдсан байна. Хошууч генерал Цолтой хэлцэн шийдвэрлэж өгнө. За дараагийн нэр дэвшиг танилцуулъя. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4-р зүйлийн 4-2 дахь хэсэг заасны дагуу улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орноос Довдонгийн даваа нямыг Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэрийг дэвшүүлж байна. Нэр дэвшигч Довдонгийн даваа ням нь 1976 онд Улаанбаатар хотод төрсэн 50 настай эхнэр хүүхдийн хамт амьдардаг, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажилладаг, 1999 онд Цагдаагийн дээд сургуульд төгссөн, 2012 онд дотоод хэргийн их сургуульд хууль зүйн ухааны магистрийн зэрэг хамгаалсан, 2000-аас 2001 онд улсын мөрдөн байцаах газарт мөрдөн байцаагч, 2009-өөс 2018 онд гадаадын иргэн харьяаллын асуудал эрхлэх газрын зүүн бүс дэх газарт мэрэгжилтэн ахлах мэрэгжилтэн газрын дарга, 2018-аас 23 онд гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт захиргаа удирдлагын газрын дарга, 2024 онд хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 24-өөс 25 онд улсын бүртгэлийн ерөнхий газрын тамгын газрын дарга, 2025 оны 11-р сараас улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар тус томилогдсон ажиллаж байна. За Довдонгийн даваа ням нь ардын хувьсгалын 90 жилийн ой медаль, хууль зүйн дотоод хэргийн яамны жуух хүчиг, хууль зүйн тэргүүний ажилтан, төрийн албаны тэргүүний ажилтан, цэргийн гавьяаны одонгоор тус шагнагдсан байна. Хэлцэн шийдвэрлэж өгнө.